Энэ ном бол намайг бүтээсэн гэж бодож байна. Чиний чадвар, чи юу хийж чадаж байгаа чинь тэр аль хэдийн баялаг. Өөрийнхөө чадвартаа анхаар, чи ямар үн цэнийг өөртөө бий болгоод ямар үн цэнийг бусдад түгээж чадхаа бод. За, сайн бацгаана манайхаа шинэ бичлэгтээ тавтай морил. За, өнөөдөр би та бүхэндээ өөрийнхөө амьдралыг өөрчилсөн. За, мөн би яг зарчмын дагаад амжилтанд хүрсэн номоо та бүхэндээ танилцуулъя. Ер нь бол жоохон бизнес сэтгэлгээ, бизнесийн талаар ном гэд ойлгочих болно. Саятан болох хурдны зам гэдэг нэртэй ном. Саятан гэхэр нэг гоё сонсогдох байна. За, биллионер болох хурдны зам гэж би орчууллаа. За, номны маань гол утга санаа нь юу вэ гэх юм бол одоо ихэнх янз бүрийн баялагийг бүтээх ч юм уу, баяжих талаар номнууд дээр юу гэж гардаг вэ гэхээр мөнгөө сайн хэмээн хувьцаа аав тэгээд ингээд цаг хугацаа ирэх тусам тэр чинь өссөн тий арвиж хямгаж бай мөнгөнийхөө хэдэн хувийг хадгал гэсэн ер нь бол тиймэрхүү зүйлүүд гардаг. Энэ нь болохоор мэдээж баяжиж болох арга та бид бүхэнд ашиг тусаа өгч болно. Гэхдээ маш удаан хугацаанд залуу хүмүүсийн хувьд те өгтлээ ажиллаад мөнгөө цуглуулаад явж яснаа амарлаг гоё баян болсон чинь аль хэдийн бүр ингээд амар хөвгшөрсөн байдаг. Ерөөсөө амьдралдаа enjoy хийж чадахгүй. Энэ номны хувьд яасан бэ гэх юм бол те энэ сэтгэлгээг бүр тэр чигээр нь үгүйсгсэн бас өөрчилсөн тийм ном байгаа. Номон дээр маань маш энгийнээр юу гэж тайлбарсан байдаг вэ гэх юм бол хүн баялагийг бүтээхэд ийм 3 төрлийн одоо зам байдаг. Одоо баялаг тэнд байлаа гэхэд ийм 3 төрлийн салаа зам байгаа гэсэн үг. За, нэгдүгээр зам нь маш удаан зам. Түрүүний бидний хэлсэн байнга те өдөр болгон ажиллаал, 1-ээс 5 дахь өдөр мөнгөө хураагаал, химнээл тэгсээр байгаад баяждаг зам. Маш удаан явдаг зам. За, нөгөө зам нь юу вэ гэх юм бол sidewalk буюу ингээд нөгөө алхдаг зам. Нөгөө зүгээр л ингээд машинг алхаж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Энэ хүмүүс нь юу вэ гэх юм бол зөвхөн маргааш нөгөө өдрөө болдог те. Өнөөдөртөө л enjoy хий, мөнгө олчих юм бол шууд тэр мөнгөө ямар нэгэн зүйл рүү үрдэг ч юм уу, тийм холын зориггүй зүгээр ингээд алхаал явж яадаг. Энэ хүмүүс алхасаар байгаа тэр баян болох зам руу очих ч юм уу үгүй ч юм уу хинч мэдэхгүй. Харин нөгөө зам нь юу вэ гэх юм бол одоо хурдны зам байгаа. Маш хурдан тэр баялаг руу очдог зам. Та тэр эслийг даган тулан зөндөө зүйлийг одоо туршиж үзэн тэр өөртөө чадварыг бий болгоно. Гэхдээ тэр баялаг руу яг залуудаа маш хурдан бусдаас төрүүлээд очдог тэр зам. Миний хувьд гэх юм бол мэдээж хамгийн сүүлийн хурдны замын сонгосон байгаа. Яахаа аргагүй те надад зориулсан зам юм шиг санагдсан. Яагаад гэвэл би нэг уйтгартай нэг ажил хийхийг угаасаа хүсдэггүй, мөнгөө хэмнэх ч юм уу, яг нэг бусад хүмүүсийн заавал амьдрах ёстой тэр амьдралаар явах үнэхээр дургүй. Ялангуяа би маш баялаг сэтгэлгээтэй. Тэгээ бас тэр баялаг амьдралыг хурдан бүтээхийг хүсэж байгаа учраас би яг 2 жилийн турш энэ номны одоо дүрмийг дагсан байгаа. Өнөөхөө үйл явцыг товчхон танилцуулъя. За, энэ номыг болохоор Ди Марко гээд одоогийн биллионер энэ номыг бичсэн байгаа. За, энэ залуугийн хувьд гэх юм бол мэдээж амьдрал нь амархан байгаагүй, маш ядуу амьдралыг туулсан бөгөөд үнэхээр баялаг амьдралыг үнэхээр бүтээхийг хүсэж байсан. Тэгээ дунд нь мэдээж энэ залууд үнэхээр хэцүү байсан. Зөндөө олон зүйлийг туршиж үзсэн, зөндөө олон бизнес нь фейлсэн, дундуур найз охин итгэхээ болоод өөрийг хаяад явсан, ээж нь хүртэл ерөөсөө итгэхээ болсон. Гэтэ өөртөө ерөөсөө бууж өгөөгүй. Янз бүрийн вебсайт гэ зөндөө олон бизнес хийх гэж туршиж үзэж байх үйл явцдаа вебсайтыг амар хурдан бодлооч юм уу хийж чаддаг тийм чадвартай болсон байсан. Тэгээ хамгийн сүүлд нь тэр чадвараараа өөрийн гэсэн тэгээ бүр $1 билlion бизнесийг бүтээсэн байгаа. За, тэгээд номны маань гол утга санаа нь юу вэ гэх юм бол те бид нар дандаа баялагийг бүтээхийг хүсэж ч юм уу те би биллионер болоомоор байна гэж бодоод байдаг. Гэхдээ яг үнийг хэлэхэд чиний чадвар, чи юу хийж чадаж байгаа чинь тэр одоо аль хэдийн баялаг. Тийм учраас өөрийнхөө чадвартаа анхаар, чи ямар үн цэнийг өөртөө бий болгоод ямар үн цэнийг бусдад түгээж чадхаа бод гэсэн энэ сэтгэлгээг ер нь бол түгээдэг байгаа. За, ингээд би яг энэ номны дагуу өөрийнхөө чадварыг бий болгох замдаа гарсан байгаа. Тухайн үед би яг өөрийнхөө мэрэгчлэр суралцаад явж байсан. Миний мэрэгжил болохоор хүний биеийн шинжлэх ухаан хоол зүйн мэрэгжилгээд 2 дахь одоо бакалавр
мэрэгчлэрээ суралцаад явж байсан. Мэдээж Америкт суралцах маш их хэцүү. Би зөндөө олон биелээ өөрөө төлөх ёстой, төлбөрөө өөрөө төлөх ёстой. Тийм учраас хажуугаар нь янз бүрийн restaurant part-time job хийдэг байсан байгаа. Мэдээж би зөндөө олон чадвартай байсан, би хятад хэлтэй байсан, би байнга ном уншдаг. Гэхдээ яг энэ чадвараа нэг тийм мөнгө олох боломж надад байгаагүй. За тэгээд эхний миний зорилго юу байсан бэ гэх юм бол ядаж би энэ рестораныхаа ажлыг болоод өөртөө хөрөнгө оруулалт хийнгээ. Йога инструктор болёо гэсэн зорилготой болсон. Угаасаа мэрэгчлэрээ ажиллах нь тодорхой. Гэхдээ дунд нь ядаж цагийн ажиллаа дуртай зүйлээ хийдэг бол гоёо гэд йога инструктороор сурсан байгаа. Гэхдээ йога инструктороо дараа нь ажилласан уу гэвэл үгүй. Гэхдээ өөрөө йога хийдэг болоод тэгээд йогны талаар мэдлэгтэй болоод ер нь бол надад зөндөө олон үр дүнгээ өгсөн. Тэгэхээр эхний оролдолт бол нэг бүтээгүй. Дараа нь яасан бэ гэх юм бол ерөөсөө л gym trainer болъё гэж бодсон. Fitness trainer болъё. Яагаад гэвэл би гоё биетэй болмоор байна. Би биедээ угаасаа өөртөө анхаардаг. Тийм учраас personal trainer програмаар өөрөө сурч эхлээд тэгээд өргөж эхэлсэн байгаа. За personal trainer програма дуусны дараа нэг хэдэн сар gymд ажиллаж үзсэн, хүн train хийж үзсэн. Гэхдээ угаасаа маш их мөнгө олох боломж байгаагүй. Гэхдээ надад маш олон хөрөнгө оруулалтаа өгсөн хүний бие, булчин хүний бие, антом гэд эдгээр бүхий л мэдлэгийг олж авсан байгаа. За энэ мэрэгчлэр зөндөө олон мөнгө олсноо гэвэл олоогүй. Гэхдээ тэр мэдлэгийг цуглуулсноо гэвэл бас цуглуулсан. Миний хувьд өөртөө анхаарах энэ хоол зүй, энэ well-being буюу эрүүл бие, иймэрхүү зүйл үнэхээр сонирхолтой байсан болохоор энэ зүйлээрээ өөрийнхөө мөрөөдлийн амьдралыг бүтээхийг үнэхээр хүссэн. Тийм учраас би бас байнга ном уншдаг. Түүнээс гадна аягүй их тэгэж journal хөтэлдэг. Талархлын journal, сэтгэл зүй дээрээ ажиллах ч юм уу манифест хийх, татах хүч, энерги тэгээ өөрийнхөө энэ дотоод хүн дээрээ ажиллах маш их сонирхолтой байсан. Тийм учраас би бас өөрийн гэсэн journal-а Amazon дээр бас хийж зарж эхэлсэн. Та нар харж байсан бол Becoming That Girl буюу тэр өөртөө анхаардаг гайхалтай охин болох гэсэн ийм self-care journal-ыг Amazon дээр би зарж эхэлсэн. Нөх мөнгө олохоос гадна би бас үнэхээр энэ journal-аараа дамжуулаад олон хүмүүс туслахыг хүссэн. Яагаад гэвэл миний хувьд яг талархалтай байгаад энэ дотор өөр хүнтэйгээ ажилласнараа амьдралаа үнэхээр өөрчилж чадсан учраас дараад бүгдийн зарж чадсан. Гэхдээ яг тийм амар мундаг seller болоо мянгаар нь зарсан уу гэвэл үгүй. Гэхдээ би бүгдийг өөрөө дизайн хийсэн болохоор ч юм уу энэ тал дээр зөндөө олон мэдлэгтэй болсон. Тэгээ өөрөө байнга journal-а хөтдөг болохоор надад ч ихсэн туссан байгаа. Тэгэхээр энэ бас нэг их хэрэгжээгүй. Гэхдээ надад чадвар болоод үлдсэн. Ингээл юмнуудаа туршиж үзээл яваад идэг. Мэдээж өөртөө бууж өгөөгүй. Гэхдээ дунд нь жоохон цөхөрч ихсэн би хурдан амжилтанд хүрмээр байна гэх мэт жишээний. За тэгээд хүмүүс янз бүрийн контент хийгээд аягүй их хурдан хүмүүст хүрдэг гээд тэгээд би Instagram дээр контент хийж эхэлсэн байгаа. Тэгээд янз бүрийн self care, өөрийгөө хайрлах, workout контент хийдэг байсан. Тэгээд миний Instagram-ыг аягүй их өсгөж чадсан, бараг 20 мянган followersтай болгосон байх. Зөндөө олон хүнийг бас inspire хийсэн гэж бодож. Хамгийн минийх үзэлттэй контент нь бараг 2 сая гаруй хүн үзсэн байсан байх. Гэхдээ content creator болоод би амар их мөнгөтэй болоод ч юм уу амар мундаг болсон юм ерөөсөө байхгүй. Тэгэхээр намайг биллионоор бол болгож чадаагүй. Гэхдээ би бүх тийм скиллтэй чадвартай болцсон байсан. Камера яаж байршуулахаа мэднэ. Жишээлбэл гэх юм бол би workout бичлэг хийх ч юм уу YouTube дээр янз бүрийн бичлэг хийхэд надад контент бүтээх бол хэдхэн минутын ажил. Ягаад гэвэл би маш олон 200 гаруй контентыг аль хэдийн бүтээж байсан учраас бас надад зүгээр чадвар болоод үлдсэн. Дундуур нь бас яг жилийн өмнө би өөрийн YouTube-ээ эхэлсэн. YouTube эхлэх бол миний бүр багын зөндөө олон жилийн мөрөөдөл байсан. Өчнөө жил хойшилсны эцэс жилийн өмнө яг эхэлсэн байгаа. Мэдээж анх ерөөсөө үзэлт аваагүй. Миний мэрэгжил өөрөө хоол зүйч болохоор Монгол хүмүүстэй би яг зөв шинжлэх ухаан дээр суурилсан зөв мэдээллийг сурж байгаа зүйлээ хүргье гэд хийж эхэлсэн байгаа. Жил нэх үзэлдэхгүй яваал гэсэн нэг баг үзэлттэй яг нэг үздэг хитгэн яг тийм үнэнч фэнүүдтэй явж чаад сүүлийн хэдэн сараас
одоо маш их үзээд хүмүүст хүрч эхэлж байгаа. За тэгээ сургуулаа ч гэсэн төгссөн байгаа. За тэгээ сургуулаа төгсөөд миний хувьд одоо янз бүрийн эмнэлэгт ажиллах ч юм уу те янз бүрийн архаг өвчнөд хүмүүсийн хоолны дэглэмийг гаргах эсвэл янз бүрийн тийм эрүүл лабораторид ажиллах гэдэг өглөөнөөс орой ажилладаг нэгэн хэвийн ажлууд байдаг шүү дээ. Тийм ажлын боломж бол надад зөндөө байсан. Гэхдээ миний сэтгэлгээ бас тийм биш. Ягаад гэвэл та нар бүгдээрээ мэдэж байгаа. Би тэр удаан замаар биш, хурдны замаар явахыг хүсэж байгаа. За ингээд YouTube маань өсөж ихсэн миний хувьд те би тэр өөрийнхөө хурдны замыг олохгүй л яваад байсан. Гэхдээ яг одооноос эхлээд би сургуулаа төгссөн бүх энэ чадваруудыг одоо өөртөө бий болгоцсон байгаа. Одоо харин миний хийж байгаа зүйл юу вэ гэх юм бол би өөрийн вебсайт дээрээ өөрөө хүмүүс трейн хийж байгаа. Ягаад гэвэл миний YouTube, миний mindset, миний энэ сурсан бүх чадвар, бүх ярьж байгаа зүйлс маань одоо зөндөө олон хүмүүст хүрээд тусалж чадаж байгаа. Тийм учраас одоо би өөрийн гэсэн вебсайт дээрээ бүх энэ сурсан мэдлэгээ хүмүүст өөрийнхөө course болгоод тарааж байгаа. За хэрвээ та нар ингээд харах юм бол би янз бүрийн зүйл дуршаал яваад байсан, хийгээл яваад байсан, өөртөө хөрөнгө оруулаад янз бүрийн чадварыг цуглуулаад яваад байсан. Тийм амархан байсан уу гэвэл үгүй. Намайг бүр яг тийм биллионер одоо болгоцсон байгаа юу гэвэл үгүй. Гэхдээ би хизээч ядуу амьдрахгүйгаа мэднэ. Би өнөөдөр йога трейнерээр ажиллаж чадна, би personal trainer-ээр ажиллаж чадна. Би тэр 9 to 5 ажиллаараа одоо хоол зүйн мэрэгчлэрээ ажилласан ч чадна. Би өдөр болгон YouTube хийгээд амьдарсан ч чадна. Тийм гол мэдээлэл нь юу вэ гэх юм бол надад тэр чадвар байна уу гэвэл байна. Би энэ зүгээр чадвараа одоо тэр мөнгө буюу тэр одоо үн цэнээр солилцож болдсон байна гэдгийг ойлгож авсан байгаа. Мэдээж би биллионер энэ байдлаараа болж чадах уу гэвэл болно. Одоо болох замдаа явж байгаа. Тэгээ бас одоо ингээд зөндөө олон зүйлийг туршиж үзээд явж байгаа ч гэсэн би сурхаа зогсоосноо гэвэл зогсоогоогүй. Одоо хүртэл би бяцлаглалын анги, энергийн талаар судлал, хүний биеийн судал гэд ийм курсуудыг авсаар л явж байгаа, суралцаар л явж байгаа. Угаасаа суралцгаа зогсоохгүй. Хүн ер нь ямар нэгэн зүйлийг туршиж үзэхэд те ямар нэгэн зорилго тавиад түүнийхээ төлөө тэмцэхэд хүнд хизээж алдах зүйл байдгүй. Бүтлгүүцсэн ч хамаагүй. Бүтлгүүцсэн ч гэсэн тэр чин чамааг дараагийн өөр зүйл рүү чин дагуулж байдаг гэдгийг би бүр яс маханда шингэтэл ойлгосон. Түүнээс гадна бас зөндөө олон үр шимийг аваад явж байгаа. Миний хувьд гэх юм бол те надад харамсах зүйл ерөөсөө байхгүй. Ягаад гэвэл энэ нь миний тархинд, миний бие те надад тэр чигээрээ хөрөнгө оруулалт байсан учраас. Тэгээд энэ номны талаар бүр детальчлаад чаптер болгоныхын талаар бас яриул гоё байх. Тэгээд та нар бас сэтгэлээ хуваалцаарай. Энэ ном гэхдээ яг Монголд байдсан болов орчуулгдсан байдсан болов мэдэхгүй байна. Гэхдээ англи хэл дээр нэлээд зузаан ном уншихад жоохон тийм нэг амархан бичигдээгүй. Гэхдээ ер нь бол амар үн цэнтэй ном гэж би бодож байна. Тэгээ ялангуяа залуу хүмүүсийн хувьд энэ номыг тэгээ заавал уншаад сонирхож үзэх хэрэгтэй. Ягаад гэвэл залуу хүмүүс зөндөө олон гоё сэтгэлгээ гарч ирээлтэй бид нарт тэр чадвар нь байгаад байдаг. Гэхдээ бид нар угаасаа бүтлгүүтгээс айгаал яана тэрч бүтгэх байх, энэч бүтгэх байх гэсэн айдас байгаад байдаг штэ. Гэхдээ энэ номон дээр бол тэр айцаа даван тул угаасаа чамд алдах зүйл байхгүй гэдгийг тэр чигээр нь илэрхийлсэн ном. Тэгээд одоо бодоод байхад энэ ном бол намайг бүтээсэн гэж бодож байна. Тэгээд би энэ дугаарыг хийхдээ үнэхээр enjoy хийлээ. Та бүхэнд маань энэ ном ямархуу санагдж байна. Та нар бас доор надаа комментоо үлдээгээрэй. Тэгээд магадгүй дараа өөр номны талаар book review-ээр юм уу дараагийн өөр бичлэгээр уулзцгаая. Тэгээд бүгдээрээ өөртөө хөрөнгө оруулалт хийгээд өөрийнхөө чадварыг бий болгоод өөрийнхөө хамгийн гоё төвс хувилбарыг бий болгоорой гэж та бүхэндээ хэлмээр байна. За тэгээд дараагийн бичлэгээр дахиад уулзтлаа. Түр баяртай.